ногоон эрчим үү цэрэгт эрчим хүчний тухайд бол Монгол улс бас нөөц баялаг сайтай орн. Тэгээ энэ потенциалаа ашиглахад бол хэд хэдэн хүндрэлүүд бас байдаг. Санхүүжилтийн асуудал ингээд даваад зөвхөн нэг талаас банк санхүүгийн байгууллагууд маань ногоон зээлийнхаа хувь хэмжээг нэмээд 2030 он гэхэд бид ногоон зээлийн үлдэгдлийн 10% хүртэл одоо барина гэж зорилт байгаа боловч хэрэгжилтэн дээр бас хэд хэдэн гацалт байгаад байдаг. За нэгдүгээрт ногоон гэдгээ одоо баталгаажуулахтай холбоотой буюу энэ барилга байгууламж юм уу энэ одоо үйлдвэр өөрөө ногоон стандартыг хангасан гэдгийг нөө баталгаажуулахтай холбоотой цаг хугацааны болон одоо баримт бичиг бүрдүүлэлтийн за түүнийг нь хүнлэнгийн байгууллага баталгаажуулах зардал нь өөрөө бас хүндрэл болж орж ирээд байдаг. Тэгэхээр энэ дээр одоо бодлогын шин чанартай юм чөлөөлөх буюу одоо бодлого журмуудын уялдаа холбоог сайжруулах, нийгмөр хэрэгждэг байх. За тэгээд дээрээс нь тэр 3 дахь читгээ дээр одоо үнэлүүлдэг тэр нь одоо хямд байх ийм зүйлүүд орж ирдэг. Ногоон зэлийн олголтыг ингээд харахаар эхний одоо хялбар байдаг зүйл нь цахилгаан бараанууд байдаг. Яг бол цаанаасаа одоо эрчим хүчний хэмжилттэй гэдэг баталгаажуулах шаардлага харьцангуй гайгүй байдаг. Цахилгаан бараанууд маань ихэвчлэн хэрэглээний зээл, лизингийн бүтээгдэхүүн болоо гардаг. Тоо хэмжээний үед маш олон ч гэсэн нийт зээлийн багцын үед одоо их жижигхэн байгаад байна шүү дээ. Тэгэхээр бид нарын цахилгаан эрчим, сэргээгдэх эрчим хүч, за ногоон барилга байгууламж гэдэг томоохон бүтээн байгуулалтын төсвүүд маань ногоон болоход бас нэлээд хугацаа шаардлагатай байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр одоо ганцхан зээл гэдэг бүтээгдэхүүн байх биш, ногоон бонд, ногоон одоо баталгааны бүтээгдэхүүн бас гаргаж ажиллах юм бол энэ хүндрэлүүд бас арилах боломжтой гэж үзэж байна.